чулуу. Түүн дээр л бүх үнд цэнүүд хөдөлгөөнгүйгээр оршин тогтнодгоо гэсэн. За бүгд хамтдаа Колосай номын 1-р 3-р бүлгийн 1-ээс 4-ийг одоо харъя. Колосай номын 1-ээс 4. За өнөөдөр бидний гол хэсэг бол одоо унших гэж байна гэсэн. За бэлэн үү? За хамт уншия. Бэлэн үү? 3-ий. Тиймээс хэрвээ та Христтэй хамт амьлуулагдсан юм бол дээгүүр зүйлсийг ирсээр байна. Тэнд Христ Бурхны баруун талд задарч байгаа. Та нар оюун ухаанаа газар дах зүйлс дээр биш, харин дээгүүрх зүйлс дээр төвлөрүүл. Учир нь та нар өгсөн бөгөөд та нарын амь Христтэй хамт Бурхан дотор нууцлагдсан. Бидний амь болох Христ илчлэгдэх үед та нар бас яв алдар дотор түүний хамт илчлэгдэх болно гэсэн. Амен. Паул ингэж хэлсний дараа Христээр төвлөрсөн амьдрал нь гимнүглийг ялж дийлдэг тухай ярьсан гэсэн байна. Тэгэхээр ах トゥ ус минь энэ ишлэлээр энэ дөрвөн ишлэл дээрээс бид маш олон чухал зүйлсийг үннүүдийг ойлгож сурч байна гэсэн. За Библиэлд байгаа хамгийн чухал үгнүүдийн нэг нь хайр, эсвэл уучлал, нэгүсэл гэж бид нар ойлгодог. За үүнтэй бас зэрэгцэж энэ тэнцвэрсгээд хэдэн чухал үг байна. За тэр үгнүүдийг хэлэх юм бол харин гэдэг үг их чухал байдаг. Энэ байна, ингэж болохгүй харин ингэ хэрэгтэй гэсэн үгнүүд байдаг тийм биз? За үүнээс гадна бас нэг чухал үг байна. Тиймээс гэдэг үгээс их чухал байдаг шүү. За бүгд хэлээ 3-ий. Тиймээс. За энэ бол үнэхээр өргөл төгсөж байгаа юм шүү. Тиймээс. За тиймээс ингэ хэрэгтэй гэж хэлж байна гэсэн. За тиймээс яасан бол гэж энэ дээр хэлж байна гэхээр явталсан маягтай нэг үгийг энэ дээр гарсан байна. Тиймээс хэрвээ та нар Христтэй хамт амьлуулагдсан юм бол гэж хэлж байна. За та нар ойлгож байна уу? Энд нэг чухал зүйлийг өргөлт хийж хэлсэн байгаа. Тиймээс хэрвээ та нар Христтэй хамт яг амьлуулагдсан юм бол, үнэхээр дахин төрсөн юм бол, үнэхээр Христийн хүн болсон юм бол гэсэн маягтай үгийг хэлсэн гэсэн. Тэгэхээр яг Паул хэлсэнчлэн би та нараас асуусан. Энэ үнэхээр Христэд итгэсэн хүн байна уу? Бурхнаар аврагдсан хүн байна уу? Хэрвээ та үнэхээр аврагдсан юм бол нэг зүйлийг хий гэж хэлж байна гэсэн. Энэ юу вэ гэхээр анхаарлаа газар дээр биш, тэнгэр дээр төвлөрөх. Харцаа дээш өргөө гэж хэлсэн гэсэн. Үнэхээр Есүс дотор амьлуулагдсан юм бол, Христ дотор дахин төрсөн юм бол, энэ дэлхийн хүнтэй адил газар шагааж битгий амьдраа. Энэ дэлхийн хүмүүсийн хүсэж тэмүүлж, тэгээ байхгүй гомдлож зөвхөрч, өөрийгөө бусадтай харьцуулан, сэтгэл санаагаар унаж, эсвэл байр суурь, нэр төр, алдар, мөнгө төвөрг, өнөөдөр байгаад маргааш шилэгдээд дуусдаг эд метратын төлөө бус. Харин мөнхөд орших зүйл дээр анхаарлаа төвлөрүүлээ гэж хэлж байна. Үнэхээр дахин амьлуулагдсан юм бол. Гэхдээ би бас нэг чухал үгийг хэлье. Амьлуулагдах хүмүүс санаа зовх хэрэггүй. Энэ бол танд хамаагүй үг гэсэн. Эхлээд дахин амьлалт танд хэрэгтэй байна гэсэн. Харин эзэн дотор дахин төрсөн хүмүүс бол энэ үгэнд үнэхээр анхаарал хандвал. Үнэхээр дахин төрсөн юм бол, Христтэй хамт амьлуулагдсан юм бол бидний хараа дээшээ байх ёстой гэсэн юм. Амен. За бүгд энэ 3-р бүлгийн 1-р эшлэлийг дахиад харъя. Тиймээс хэрвээ та нар Христтэй хамт амьлуулагдсан юм бол дээгүүр зүйлсийг ирсээр байна. За та ямар зүйлийг ирж амьдарч байна вэ? Доогуур зүйлсийг ирсээр амьдраад байгаа юм шиг. Хэрвээ та доогуур зүйлсийг ирээд амьдарч байгаа бол та анхаарах хэрэгтэй. Та яг дахин төрсөн үү гэдгээ бодох хэрэгтэй. Өнөөдөр таны амьдрал дуусгаад та мөнхийн зовлонд байх болов, мөнхийн улсад байх болов гэдгээ бодох хэрэгтэй. Хэрвээ дахин төрсөн юм бол дээгүүр зүйлсийг л ирж харах хэрэгтэй. Таны харц газар дээр биш, таны харц дээр өргөгдсөн байх ёстой. Үргэлжлүүлээд харъя. Тэнд Христ Бурхны баруун талд заларч байгаа. Дараагийн ишлэл. Та нар оюун ухаанаа газар дах зүйлс дээр биш, харин дээгүүрх зүйлс дээр төвлөрөх. Амен. Таны хараа газар дээр төвлөрсөн байна юм шиг үз. Зарим хүмүүс би Есүст итгэдэг гэж ярьдаг. Би бол Бурханд итгэдэг, Бурхныг магтдаг, би дахин төрсөн гэж ярьдаг.
Гэхдээ яг төвлөрлийн харамс газар дээрх зүйлсээр төвлөрөд амьдарч байна. Залбирлынх нь листийнх нь ихэнх хүмүүс эзэн минь надад тэрийг өгөөч, энийг өгөөч, тэр үндийг минь харин надад алга гэсэн залбирал. Заримдаа баяр гоног эсвэл талархал магтаал эсвэл гомдлынх нь бүх тэр нюанс нь юу тоолбогддгоо гэхээр эзэн минь намайг та яагаад ивэрсэнгүй вэ гэдэгтэй холбоотой. Газар дах зүйлсээр. Харин дээгүрх зүйлсээр төвлөрсөн нэг ямар ч алдар нэрэнд хүрсэн дээгүрх зүйлсээр төвлөрсөөр л амьдардаг. Бардам зан гаргаж хамраан сөхөлгүйгээр харин Бурхны алдрын төлөө тэр алдар нэрийг хэрэглэж эдметрал амьдралын зорилго биш харин эзэн алдаршин амьдралын зорилго гэсэн байдаг гэсэн. Газар дээр төвлөрсөн амьдралыг харахаар заримдаа үнээр өрөвдөлтэй шүү дээ. Ийм амьдралыг би юутай зөвлөж боддгоо гэхээр хятадд ихэд өдөртөө 400 мянгаар хороогддог. Дээр нь энэ дэлхийн бүх хүмүүс ширээн дээрээ тавьж хувааж яддаг. Тэгээд дандаа газар затсан байгаа будааг тоншиж явдаг. Дахиад адилхан зүйлж байна. Дээшээ харах ер нь та нар ингээд нар мар хараад, алсыг хараад, юм бодож байсан дахиад олж хараагүй байна. Харин будаа хараад бүжсэн дахиад харсан. Тоншиж болох юм хайгаал газар шахаараа бүж. Харин дээгүрх зүйлсийг ирж хайж байгаа итгэлийн хүний амьдралыг бол бид бүргэдтэй зөвлөж болно гэсэн. Амен. Эзэн өөрт нь итгэн найддаг хүмүүсийг яг л бүргэдтэй адил зөвлөж Библиэлд нэг шудаа хэлсэн байдаг. Та нарын хүч чадал итгэл найдрыг би бүргэд мэд шинчилнэ гэж хэлсэн. Дээгүрх зүйлсээр төвлөр амьдрдаг хүн өвдөр цөвдөлх хүн будаан дээр төвлөрдөг байна. Харин түүний баяр хөөр мөнхийн улстай залхагдсан байдаг учраас. Ямар ч их зүйл байсан баяр хөөртэй хэвээр байдаг. А ямар ч бага зүйл байсан ч тэр үргэлжийн баяр хөөртэй ялалт дотор амьдардаг гэсэн. Би энийг хараад нүдэнд нь ямар нэгэн гониг хурцсан баяр хөөр байхгүй болсон бол та ингэж битгий хэлээ гэсэн. Найз минь инээгээч баярлаач. Тэгэж хиймэл хинээлгээд яах вэ? Харин түүний чи яг юм дээр төвлөрсөн байна. Ойлгож байна те? Нэг удаа Joseph Prince гэж пастор юу гэж номлож байсан гэхэд энэ дэлхий рүү харах юм бол стресстэй, эргэн тойронд харах юм бол депресстэй байх юм байна. Харин эзэн рүү харахаар сэргээд байна гэж. Амен. Еврейчүүд номын 12 дугаар бүлгийн 3 дугаар эшлэл 2 дугаар эшлэлийг харвал еврейчүүдэд хандаж зохиогч юу гэж хэлсэн бэ гэхээр итгэлээр унаж, сэтгэлээр унаж тэнхээгээ багтмал тул эзэн рүү хараагаа өргөөрэй гэж хэлсэн. Итгэлийг ихлүүлсэн бүрэн дөрөн төгсөгч бол эзэн рүү хараагаа өргөн амьдрах хэрэгтэй. Та хэн дээр, юун дээр төвлөрн амьдарч байна вэ? Есүс дээр төвлөрөхгүйгээр төвчин гэдэг бол үнэхээр том хоосрол ирдэг. Бас маш том ялагдал ирдэг. Ах дүүс минь эзэн дээр төвлөрн амьдрий. Хараагаа Есүс рүү өргөн амьдрья. Амен. Төвлөрөл бол үнэхээр хүчтэй шүү. Та юун дээр хараатай байна? Яг л түүгээрээ амьдралаа дүрдэг. Хэд хоногийн өмнө би хаяа нэг юм кофе аваад уучмаар төрдөг байхгүй юу? Нэлээд хоногийн өмнө нэг эхнэрээсээ бас наанцсан хүү яригч байгаа нэг кофе авлаа. Лаастай жижиг кофе. Тэгээд нөгөөдхөө ингээл амар гамж уулаа. 3-2-ын уулаа. Тэгээд нөгөө кофег ширээнээр ингээд тавьчихлаа. Тэгээд юу гэж хэлсэгээр энэ бол аавын ундаа шүү. Хэн ч авч явахгүй бол ууж болохгүй шүү тавьчихлаа. Тэгсэн чинь манай болоо яриад ингээд хороо ганцгаа ой гэж орж байна. Манай болоос нь ой гэж нэрдэг байхгүй. Мөөжи гэдэг шүү дээ. Тэгээд юу гэсэхээр ой гэж орлоо. Тэгэхээр болохгүй энэ аавынх гэлсэн чинь охин гिचээдэн танаас ороод ирлээ. Орж ирэн нутаа юу вэ гэдэг ширээн дээр сав. Юу хийж яска болохгүй шүү. Дүүд нь болохгүй гэж хэлсэн чамааг уух юм бол дүүгийнх нь тавьчихсан юм болоо гэж. Тэгээд юу ч хэлсэнгээ болохгүй гэж хэлчихлээ. Тэгээд Джессика за гэж ширээн дээр тавьчихлаа. Тэгээд Джессика үлцээ одоо ихнэр маань би бүгдээрээ ингэ нэрэлтэй ямар нэгэн зүйл анхаарал ингэжсэн чинь манай болроо болохоор ерөөсөө би түрүү нэг юм анхаарал нэрэлтэй байсан. Болроо бүх анхааралтай кофетэй болсон. Тэгээд ширээн хажуугаар явахаар ерөөсөө яг юм байна. Тэгээд бид тэгэхээр анзаарч цаач авах гээд шүү гэл. Тэгээд ингээд хараата тойроо бүр яг төвлөрсөн. Одоо нөгөө өөр юм анзаарахгүй шүү дээ. Тэгээд ээж нь аав нь их чинь гурвуулаа инээлтэй юм ярьжсэн чинь гинт нүдний болондыг юм сүг сар гэж явчихсан. Тэгээд харсан чи яг ингээд тойрч алхаж байгаа. Нөгөө гофогч сүп гэж шүүрч аваад
жижигөрөөр цогтолсон. Бүр амар урттай тийм. Ингээ гас тоглож тийш ингээ явж иржсэн. Бид тэд энийг бодлоо бид тэд нөгөө контрол алдаа. Тэр бүжгэр бол тэрийг ашиглаж байгаа байхгүй. Яг тэр бол ингээ гүүхтэй нөгөө колог шүүрэл нөгөө мортой тавьж байгаа газраас юм шүүрдэг шиг. Бараг гүүрт нь ундаа колог шүүрэл жижигөрөөр орохдоо хаалга хааж байгаа. Бид гурав уралдааны нөгөө хараад бүх нөгөө тийш хараа инглээ гэл. Тэгээд араас нь би Симерх явсан тийм. Симерх явал аяахан хаалга болсон чинь хаалга хаахнахта орны цаанд очиж суудсан. Нөгөө колог чиргээ ууж идэх шин. Тэгээд би хаалга болоо болроо яаж байгаа мэ гэж хэлсэн чинь байх. Нөгөө колог шинжээд миний хажуугаар сүг гэж зогссон. Тэгээд дараа нь бид ямар хөөрхөн бас хөөр гаргадаад орчин тэгээд гүйсэндээ шүүрч мөрөө. Жижигөрөө доо хаалга хаасна орны цаанд очиж суудсан. Төмсөрд бол ийм хүчтэй. Тийм учраас эзний үгэн дээр хэлэхдээ Лук номын 11-р бүлгээр гэж хэлсэн байна. Нүд бол бие дэвлээ. Хэрвээ ямар нэгэн зүйлийг харж байгаа бол анхаарах хэрэгтэй гэж хэлсэн. Үргэлжлүүлээд харуул. Нүд чинь цэвэр байх ёстой. Хэрвээ нүд цэвэр байвал за тэгвэл юу цэвэр болно гэсэн лээ? Хамар цэвэр болно гэж хэлсэн. Нүд цэвэр болох юм бол чих цэвэр болно гэх. Эсвэл хөл гэж хэлээ. Нүд чинь цэвэр байвал бүх бие чинь цэвэр байна гэж хэлсэн. Бүх бие. За бүгд хамт хэлж гурван бүх бие. Үгээр эзэн юг төлөөлөж Лук номын 11 дээр заасан байх юм бүх амьдрал гэж хэлсэн гэсэн. Хэрвээ нүд цэвэр байвал бүх амьдрал цэвэрхэн байна гэсэн. Тэгэхээр ах トゥ усан бид юу харж, юу дээр төвлөрч, юуг амьдралынхаа төвөө болгож байна тэр зүйл бидний хувьд тавьдаг шийдэт. Зарим хүмүүс би чуулганд явдаг, эзний хүндэлдэг, магтдаг, Библи уншдаг гэсэн хэрнээ бүх анхаарал нь өөр зүйл дээр төвлөрдөг. Тийм учраас бодол санаа, үг яриа, үйл хөдлөл, зам чанар, сонголт, харилцаа, хандлага бүх зүйлүүд нь яг тэр зүйлээрээ нөлөөлөв. За жишээ сүүлийн үед бол гэр бүлийн маргаан Монголд айгүйх газар авч байгаа та нар мэдж байгаа юм. Гэрэлсэн гэр бүл болгоны бараг 3-1 савчаа нэгсэн үзүүлэлт нэлээд хэдэн жилийн өмнө байсан бол одоо бараг 50 болсон байна шүү. Тэгээ энэ юутай холбоотой вэ гэж сэтгэл судлаач нар судлаад өөрсдийнхөө хэмжээнд янз янзын зүйл гаргасан. За зарим нь юу гэж гаргаж ирж байгаа янз янзын донтолт байна, хүчрхийлэл хэлбэр байна. Үүнээс гадна одоо нийгмийн энэ санхүүтэй холбоотой хямралууд байна. Энэ гэр бүл маш их нөлөөлж байна гэж байгаа боловч бас нэг нөлөөлөл юу гэж хүмүүс юу үзэж харж байгаатай маш холбоотой гэж бас гарч ирж байна. За жишээ нь ямар зүгээр энгийн нэг элементарны зүйл ярих л та. Та телевизээр юу үзэж байна? Энэ зүйл бол таны амьдралыг заримдаа удирдах. За яг нь Солонгос кино сериал арай багассан баг. Гэхдээ сериал бол одоо тэгэл өлөг болтой гарах юм да зарим газар тийм. Тэгэл оройн өрөөс хамаатныхаа хүмүүсийг ярьж байгаа юм шиг нөгөө чонхоо яасан гэж бодож байна. Тэгээд өөрийнхөө хүүхдийг хичээсрээ хэрүүл мэдээлэл өгөх юм байсан чонхоо өнөө чонхоо гараад байна. Тэгээд шалтгаан одоо энэ өөрөө уулзчихасаа гэх. Тэгээд нөгөө хоёр нь уулзахгүй солонгосчууд аяга харамтай байлаа шүү дээ. Яа шилэн хаалга маалганы цаагаар зүрдэг болдог дандаа. Бүх кинон дээр. Яг уулзаасаа гэх ингээд догдолж байхлаа ингээд шилэн хаалганы дагуу цагаар ингээд чумдаана чирээ ингээд дэмжөөний бүгдээр зүрдэг. Тэгээд харахад бол бүгдээр ингээд нэг хүн зохиоцсон жүжигчлэг солигдоод тоглосон юм шиг кинонд аяг болсон байна. Тэгээд тэр нь удаан үзээд байх юм бол яг тэр жоо шиг аашигдаг гэнэ. Тэгээд тэр нэг санаа хүн хамаагүй манайхаас хамаагүй болсон л тоо. Гэхдээ нэг 10 хүн тойроод дурлаад байт тийм. Тэгээд тэр бүх гэр бүлийн хэрүүл. Бүх хэрүүл нь дандаа сонсонгоор дуусна. Тэгдэг үз. Ямар муухай сонсонтой хүмүүс юм бэ одоо. Сүүжээ санаа байна. Тэгээд одоо болгоочтой наад авч одоо амьдрах хэрэгтэй шүү дээ. Өмнөөс нь хэлчихмээр санагдчихсан да. Тэгээд ах トゥ сүрүүдээ шоронд оруулаад ингээд хэрэгэд асуулаад дуусгах. Тэгсэн бүр дараас нь шоронд руу хүн явуулчих. Шоронд ч дуусах. Тэгээд зүгээр яагаад юм зүйл ярьж байгаа гэхээр телевизээр сарандаа бид юу үзэж харж байгааг яг түүнд авч. Өнгөрсөн 7 хоногт би нэг зүйлийг бас Facebook дээр тавьсан байсан та нар үзсэн үү? Хорно толгойтой.
Ирчүүдээ порно үзэн гэдэг бол эрүүл ухааны гачаанд орох аюул том асуудал. Энэ бол ерөөсөө хүний амьдралд сайн авчирдаг зүйл огт биш. Харин порно юм уу ямар нэгэн завхаарлын шилтэй зүйлийг үзэж харж автаж байгаа их хүн бол эрүүл ухааны гачаанд ордог. Амьдралыг зөвөр үнэлж өгч чадхаа байдаг. За тийм учраас би та нарт юу хэлэх гээд байна гэхээр бидний төвдрөл хаана байна вэ гэдгийг үнэхээр бодох хэрэгтэй. Та сүмд явдаг байж болно, Библи уншдаг байж болно, итгэгч найзуудтай байж болно. Гэхдээ таны төвдрөл хаана байна вэ? Та юуг харж, юун дээр бодол санаа зүрх сэтгэл хараагаад төвдрүүлсэн бэ? Энэ зүйл чинь таны амьдралыг оронгоор нь өөрчилдөг юм аа. Харин Паул даглагчаар дамжуулан Колосын хотын чуулганыг ятгсанчлан өнөөдөр эзэн яг энэ үгээр биднийг ятгах. Хэрвээ та дахин амьлуулагдсан юм бол, хэрвээ та Христэд итгэж мөн юм бол, хэрвээ та үнэхээр Бурхны хүн мөн юм бол, та газар дээрх зүйлсээр биш, харин Тэнгэрлэг зүйлсээр хаагаад төвлөрөх. Амен. Устж алга болдог. Өнөөдөр байгаад маргааш илэгдээд хорогдоод дуусдаг. Эсвэл цаг хугацааны явцад илэгдэн хорогддог, эсвэл хувирч өөрчлөгддөг. Ямар нэгэн эдметрал хүн дээр бус, эд хөрөнгөн дээр бус. Харин эзэн дээр хараагаан төвлөрүүлэн амьдраарай гэсэн. Өнөөдөр хажууд байгаа ах トゥ ус руу хараад хэлээрэй. Есүс дээр хараагаан төвлөрүүлье. За үүний аргатай дахиад өргөжлүүлээд нэг юм асууя. Хажууд байгаа найз руу гараад асуугаарай. Та үнэхээр дахин амьлуулагдсан уу? Та үнэхээр итгэгч хүн мөн үү гэж асууя. Ихтэй зүгээр хариулна шүү дээ. Ямар ч хариулт байхгүй хоёр асуудал. Та итгэгч хүн мөн үү? Та итгэгч хүн мөн үү? Асууж хариулт авах юм байна шүү дээ. За тэгээд хариулт. Чи үнэхээр би цагийн асуулт байна. Чи итгэж үү? What ёо. Тэр танаас асууя. Та үнэхээр итгэж хүн үү? Та үнэхээр дахин амьлуулагдсан уу? Та үнэхээр Бурхны хүн үү? Тэгвэл Колосын намын 3-р бүлгийн 1-р эшлэлээр хэлсэн ч хэрвээ та үнэхээр Христтэй хамт амьлуулагдсан юм бол, үнэхээр амьлуулагдсан юм бол та дээгүүр зүйлстэй хараагаан тавих ёстой. Амен. Газар дээрх зүйлсээр хараагаан тавьчаад дээшээ өгсөж амьдрах боломжгүй гэсэн. Газар дээрх зүйлсээр төвлөрчөөд эзнийг дагах боломжгүй юм аа. Хэрвээ та үнэхээр Христээр хараагаан төвлөрүүлж амьдрахгүй бол нөгөө ариг тараас асуудал бэрхшээлүүдийг ялан дийлэх даван гарах хүч бас байхгүй гэсэн. Олон удаагийн давтамж таныг аливаа асуудлаас чөлөөлөхгүй. Харин хараагаан төвлөрүүлж, амьдралаа төвлөрүүлж, бүх анхаарлаа төвлөрүүлсэн Есүс Христийн хүч чадал. Загалмай дээр урсан түүний цуснаас ирж байгаа эрх мэдэл, ёроол, эвэл, цагаатгал таныг бүх гэм нүглээс чөлөөлнө. Өөр ямар ч зүйл байхгүй гэсэн. Архинаас юм уу, асуудлаас юм уу, эсвэл аливаа янз янзын буруу зүрх амьдраас чөлөөлөгдөхийн төлөө та дахин давтамжтай байх юм бол өдөр болгон нэг зүйлийг л давтамжтай. Энэ юу гэхээр өдөр болгон Есүстэй төвлөрөө амьдрах гэсэн. Яг энэ хэсэг бидний сайн уншсан 1-р эшлэлээс хаваад 17-р эшлэл дуустал харах юм бол 16-17 дээр юу гэж хэлсэн гэхээр үг ба үйлсээр юу ч хэлсэн. Тэр бүх зүйлээ Есүсийн нэрээр хийгээрэй гэж хэлсэн. Есүс дээр хараагаан төвлөрүүлсэн хүн ямар ч зүйлийг хийхдээ Есүсийн нэрийн төлөө бас хийдэг. Есүсийн нэрээр үлддэг гэсэн. Амен. Таны амьдрал өрөөгдөөсөө таны амьдрал ялалтан дотор байгаасаа гэж хүсэж байгаа юм байна. Өнөөдөр хүртэл та яаж тулалдсан байна? Твцээр тулалж байгаад галтхад явсан уу яасан? Галтчихгүйсэн гэдэг тэндээс байр твчж байгаад галт яваад саваа болдог. Би цуглаан дэвсний дараа ихний жилүүдээ яг тэгж тулалдж байсан. Харин дараа нэг юм ойлгосон. Есүстэй хараагаан төвлөрүүлэхгүй. Бусад асуудлууд бүгд шийдэгдэж байна. Есүстэй хараагаан төвлөрүүлж, Есүстэй төвлөрн амьдарч байгаа амьдралыг юу ч дэлгэхгүй байна. Асуудлуудыг ялан дийлэх хүч чадал баяр хөөр уран зориг ирдэг гэсэн. Нөгөө автаж байсан зүйлүүдэд гаргах завгүй болтгоо гэсэн. Яг л амьдралын өдөр хоног чинь үнцэнтэй өнгөрсөн. Амен.
Яг одоо асуудлуудтай тулалдаж байгаа хүмүүст би дахин сануулж хэлнэ. Өнөөдрийн сургаал бол айхтар урт сургаал биш, харин нэг л чухал зүйлийг хэлээд дуусгав. Ах дүүс асуудлуудтай тулалдаж байгаа бол битгий ганцаар тулалдах. Битгий өөрийнхөө нөөц болцооноос тулалдах. Тэгвэл та ялагдана. Битгий зүгээр л олон дахин давтамжууд дээр найд. Харин зүгээр л бүх анхаарлаа Есүс дээр төвлөрүүлээ. Бүх зүйлээ Есүсийн нэрээр хийгээд үлдээж. Ярьж хэлэхдээ, үйлдэхдээ бүх зүйлээ Есүсийн нэрээр үлдээж, Есүс дээр төвлөрөөл амьдар. Харин бонус нь ялалт байна. Амен. Маш олон номлолууд дээр юу гардаг вэ? Хүн өөр дээрөө төвлөрөх талаар заримдаа номлож байдаг. Төвчээрэй гэдэг. Уучлаарай. Хүн төвчээд амжилтанд хүрдэг юм аа. Төвчээд нэг өдөр бүр эвдгшгүйгээр очдог. Хайрлаарай гэдэг. Заримдаа хайрлахад хүртэл хэцүү байдаг. Тэгвэл хараа Есүс рүү өргөөд Есүсийг харж байгаа хүн бол хайрлах гэж зөвхөрдөг юм. Бас хайрлах ёстой ч гэж боддог. Яг тэгвэл зүгээр л хайрладаг. Есүс рүү хараад амьдарч байгаа учраас. Зүгээр л зам чанар үйл хөдлөлд хариулдаг, үйлдэл нь хайр байдаг. Зөвхт амьдрал гэдэг. Тэгэл хүмүүс зөвхт амьдрахын тулд хичээх ёстой гэдэг. Өнөөдөр Есүс рүү хараад Есүстэй төвлөрсөн амьдрал өдөр болгон зөвийн замаар алхдаг. Хийж байгаа бүх зүйл нь, үйлдэж байгаа бүх үйлдэл нь тэр мэдхийд үг яран хүртэл Есүсийн алдрын төлөө болж хувирдаг гэсэн. Зүгээр л өдөр тутмын зуршилтайгаа тулалдаж цагаан өгцөөдөггүй. Харин өдөр болгон Есүс дээр төвлөрөөл амьдардаг. Заримдаа асуудалтайгаа тулалдахдаа Есүс рүү харснаас илүү олон цагаар асуудал руу хатсан байдаг. Ойлгож байна уу? Тэгээд Есүс эзэн дээр биш асуудал дээр төвлөрсөн учраас нөгөө асуудал нь үржил томроод байдаг. Харин бидний бүх төвлөрөл Есүстэй байх ёстой. Бурхны баруун гар талын хүндэс суулгал заларсан. Бидний аврагч бөгөөд найд. Бүх хүн төрлөختний цорын ганц найдвар. Ялал, баяр хөөр, эрүүл харилцаа бүх зүйлийн үндэс болсон Есүс дээр төвлөрөн амьдрах хэрэгтэй гэсэн. Та өнөхөр явцсан дотор амьдрья гэвэл өдөр болгон Есүс дээр төвлөр. Та дуусахгүй баяр хөөр дотор амьдрья гэвэл өдөр болгон Есүс дээр төвлөр. Тэгэх юм бол таны дотроос дэвч хэрэгтэй гэж өөрийгөө хурцлахаас бидүүгээр та зүгээр л авч байгаа үйлдэл, хийж байгаа зүйлсүүд, хэлж ярьж байгаа үгтэй Есүс дээр төвлөрсний улмаас ялалтаар дүүрэн гарч ирнэ гэсэн. Амен. Ах дүүс эзэн дээр төвлөрөн амьдралыг дахин та нарт хэлье. Үнэхээр та Христ дотор амьлуулагдсан гэх бол юу хийж будаад уншиж газар шагаажгүй вэ? Харин Тэнгэрт байгаа бидэнд бэлтгэгдсэн ерөөл амлалт баяр хөөр дээр төвлөрөн. Та эзэн дотор ялагчийн амьдралаар амьдраа. Тэгээд та нарт Еврей номын 12 дугаар бүлэг дээр очиод нэгэн чухал ишлэгийг уншиж өгье. Еврей 12 дугаар бүлгийн 2 дугаар ишлэл. Итгэлийг эхлүүлэгч бөгөөд бүрэн төгсгөгч болох Есүс рүү хараагаан чиглүүлье. Тэр өөрийнх нь өмнө тавигдсан баяр баясгалангийн төлөө гудамжигээс тоомсорлоо. Загалмайг твцсэн бөгөөд Бурхны сэнтийн баруун гарт заларсан юм. Сэтгэлээр унаж тэгхээгээ марахгүй тулд түүнийг санагтав. Тэрээр өөрийнх нь эсрэг нүгэлтнүүдээс ч тийм эсрэг үстийг твцсэн ажигсан. Итгэлээр унаж сэтгэлтэй зөвхөрч сулдахгүй тулд Есүс рүү хараагаан чиглүүлье ах дүүс. Амен. За хажууд байгаа ах дүүстэйгээ өнөөдөр хамтдаа босоод эзний өмнө нэрье. Яг одоо бүгдээ хэсэг хугацаанд залбирах цагийг гаргана. Тэнд байгаа юм. Яг энэ цаг мөчид та эзний өмнө нэрээд өнөөдрийг хүртэл тулалдаж, өнөөдрийг хүртэл дэвчгэж оролцсон. Заримдаа үнэхээр дэвчгэж оролдохдоо зүрх сэтгэл тань өвдөж, шаналж, зөвхөрч байсан тэр өдрүүдээ санаа. Мэдээж таны оролцоогоо сайн байсан. Гэхдээ заримдаа бид нар асуудлуудаа дэвчих ёстой гэдэг. Эзэн рүү хараагаан өргөхийн оронд асуудлууд руугаа бид нар бүх анхаарлаа тавьсан байдаг. Асуудлуудыг даван гарах. Амьдралдаа байгаа бүх бэрхшээлүүдийг насан дийлэх. Тулалдаж байгаа гэм нүгэл
буруу зуршлуудаа ялан дийлэх нэг л зам. Энэ бол бүх анхаарлаа эзэн дээр төвлөрүүлж Есүс рүү хараагаа нөгөөд амьдрах тухай. Эзэн хэлсэн. Паулын амаар дамжуулаад хэлсэн бол өнөөдөр эзэн таны зүрхэнд яг энэ үгээр ярьж байна. Та үнэхээр Христ дотор дахин амьлуулагдсан юм бол таны төвлөрөл газар дээр биш тэнгэрт байх ёстой. Та үнэхээр Христ дотор дахин амьлуулагдсан юм бол та Есүс рүү хараагаа өргөж газар дээрх зүйлсийг биш харин тэнгэрт танд бэлтгэгдсэн үл устдах, үл алга болох тэр ерөөлүүд дээр төвлөрн амьдрах хэрэгтэй. Та нар оюун ухаанаа газар дах зүйлс дээр биш харин дээр хүрэх зүйлс дээр төвлөрүүл гэж эзэн өнөөдөр биднийг ятгах. Учир нь тэнд бидний ам болох, бидний аврал болох, бидний найдар болох эзэн Есүс байна гэж хэлсэн. Есүсгүйгээр төвчж байгаа төвчээр бол зөвхөрлөөр тусдаг. Харин өдөр болгон Есүстэй төвлөрөх. Үг ба үйлсээр юу ч хийсэн эзний алдрын төлөөгээд үйлдэж байгаа амьдрал ялалтан дотор. Хайрлахын тулд өөрийгөө хурцлж зөвхөрөх шаардлага байдаг. Зүгээр л хайр урсаж байдаг. Төвчих хэрэгтэй гэж өөрийгөө дахин үгэлэн ямар нэгэн хууль дор авсрах шаардлага байдаг. Есүс дээр хараагаа төвлөрүүлсэн учраас төвчээр бол түүний хариу үйлдэл байд юм аа. Ах дүүс бид өөрийнхөө хүчээр тулалдаж болохгүй. Өөрийнхөө ухаанаар бид нар тулаанд орж болох. Тэгвэл бид ялагдана. Харин загалмаа дээр таны төлөө урсаж гмийн буулгыг эвдэж биднийг зөвтгсөн Есүсийн хүчээр бид амьдрах ёстой. Өдөр болгон төвлөрөх нэг зүйл байна. Тулаан дээр ч бус. Эсвэл өдөр болгон хийг хайрлахад ч бус. Харин өдөр болгон Есүс дээр л төвлөрн амьдрах хэрэгтэй гэсэн. Харин тэр амьдрал ялсаар урагшилт юм аа. Учир нь тэнгэрийн дор газрын дээр цорын ганц цам, цорын ганц ялалт, цорын ганц зөвтгөл, цорын ганц баяр хөөр болсон нэгэн бол Есүс байна. Түүн рүү ирсэн нэгэн хизээч дундарч дуусшгүй, ширвшгүй болготой адил түүний амиас ундаадаг. Тийм учраас зөвхөн байж хайрладгүй маа. Төвчин байж уужирдгүй маа. Харин бүр адгийн гэм хэрэгтэн байсан ч төрсөн ах дүүшгээ тэнрэн авч хайрлаж бусдын төлөө нулимс сулган залбирч хайрлах ёстой гэд хайрладгүй маа. Харин зүгээр хайрлсаар амьдрд юм аа. Ах дүүс Есүс рүү хараагаа төвлөрүүлэн амьдрий. Хэрвээ та өнөөдөр хүртэл өөрөө хийх гэж зөвлөсөн байна. Өнөөдөр зогсоох ёстой. Харин нэг зүйлийг өдөр болгон хийхээр шийдэх хэрэгтэй. Энэ бол Есүс рүү хараагаа төвлөрүүлэн амьдрах. Есүс рүү харж байгаа хүн хэнийг ч зэмлдэг. Есүс рүү харж байгаа хүн алдсан нэгнийг хараад шүүхийн ор тэмэрч аваад тэнхрүүлдэг юм аа. Есүс рүү хараагаа түүнийг харж түүн рүү ширтэн байх үедээ бид түүний хайрын улмаас бусдыг хайрлаж, түүний яруу алдрын улмаас бид баяр хөөрөөр дүүрч, биднийг төвчин хайрласаар байгаа түүний төвчээрийн улмаас бид хэнийг ч төвчин тэмэрн авах бэлэн болдог. Тэр эзний үгийг дэлгээд өнөөдрийн үгийн цаг руу оръё. Колосын номын 3 дугаар бүлэг 5-аас 17 дугаар шүлгээр өнөөдөр хамтдаа харна. Колосай 3-ийн 5-аас 17. За үгийн цаг эхлэхээс өмнө бүгдээрээ эх 7 хоногт болох зарлалыг нэрээ дуулгачих. 3 дахь өдөр Библи уншлагын цуглаан байгаа. Тэгээд хамтдаа өнгөрсөн 3 дахь өдөр 11 бүлгийг хамтдаа уншсан, хамтдаа ярилцсан, хөлсөн сайхан цаг байлаа. Эх 3 дахь өдөр яг энэ зарлалаа бүгдээрээ Библи уншлагын цуглаан байгаа. Орой 19 цагаас 20 цаг 30 минут хүртэл явагдана. Та бүхэн цаг цаваа зохицуулаад ирээрэй. Тэгээ хамтдаа Библи уншихаас их хамтдаа байлаа шүү. За, эх 7 хоног дэшийн бүлгөө цагтаа тус-тусдаа бас хийгдэх баг. За, ингээд Колосай 3 дугаар бүлгийн 5-аас 17 дугаар шүтгийг бүгдээрээ уншия. Эндээс би уншия. Та нар чангаар даган уншаарай заяа. Хамтдаа бүгдээрээ тунхаглан уншия. Билнэ үү? 1-2-3 ий. Тиймээс та азар дээр хэрэгжүүлгийг өгөх.
Энэ садар самуун бузар байдал тачаад муу хүсэл шунхаараа болох шүтэг явдаг. Эдгээрээс mogож Бурхны уур гэдэг дуулуургүй хөвгүүдтэй ирэх болно. Та нар тэдгээрийн дотор амьдарч байхдаа үнэндээ тэдгээрийн дотор алхаж явсан. Харин мэдүүгээ та нар бас уур гэдэг хорон санаа гүтгэдэг болон амнаас нарах жигшүүр төгс бүгдийг нь зайлуулж хаягдав. Библиэд худалгүй яагаад гэвэл та нар хуучин хүнээ мудрал шиг тайлж шинэ хүнийг өмссөн. Энэ нь өөрийг нь бүтээсэн түүний дүрдэрхийн дагуу үнэн мэдлэг шинжлэгдсэн хүн юм аа. Энд грек ба юудэ хүч хөндүүлсэн ба хүч хөндүүлээгүй зэрлэгүүд эскутчууд боолмаа чөлөөт хүн гэж байхгүй. Харин Христ бол бүгдийн дотор байна. Тиймээс Бурханаас сонгогдсон ариун тийгээд хайрлагдсан хүмүүсийг хөл та нар өрөвч зүрх энэрл даруй байдал дөлгөөн зан төвчээрийг өмс. Ингэхдээ нэг-нэгнээ хүлцэж бие-биенээ уучлж хэрэг хэн нэгэн чинь нөгөөгийнхөө үсээр гомдол байвал та нарын эзэн уучлсанаа та нараас уучлал. Энэ бүгдийн дээр хайр өмс. Хайр бол нэгдлийн төрс холбоос юм. Христийн амар тайван та нарын зүгтгэлийг захирэг. Үүний тулд та нар нэг бие дотор дуудагдсан юм. Талархах тул. Бурхан тандаж зүрхэндээ баяртайгаар дуулах сүнслэг дуу, магт дуулууд хийгээд бүх мэрэгэн ухаанаар та нар бие-биедээ зан бие-биеэ сэнхруулэн Христийн үг та нарын дотор бэлхэн борших болтугай. Та нар үг ба үйлсээр юу ч хийсэн түүгээр дамжуулан эцэг Бурханд талархал өргөн бүгдийг эзэн Есүсийн нэрээр хийх тун гэсэн байна. Амен. За хамтдаа эзний үгийн төлөө залбирая. Их эзэн минь өөрийн үгээр та бидний бодол санааг зүрх сэтгэлийг ундаалan цатгаж өгөөч. Таны үг бол бидний амьдралд ямар ч шин шүүстэй, ямар ч илчлэг, эсвэл ямар нэгэн бидний амьдралд хэрэгтэй эрдэс бодисоор дүүргэгдсэн хоол хүнснээс ч илүү нандин, үнцэнтэй бөгөөд үр дүнгээ авчирдаг гэдгийг бид мэднэ гэсэн. Өнөөдөр ч гэсэн яг л энэ үгийг бид хүсэмжлэн залбирч байна. Өөрийн үгээрээ та биднийг цатгаж өгөөч. Бидний бодол санаа, үг яриа, үйл хөдлөл, хандлага, аливаад хариу үйлдэл үзүүлэх бүх зүйлс маань таны үгэн дээр суурилдаж өнөөдрийн энэ үгээр ч гэсэн барьж байгуулагдсан, засаж, залруулагдах болтугай. Үгнээс тань болоод бидний амьдрал өөрчлөгдөн өрөөгдөх болтугай. Үгээр бидний бодол санаа, зүрх сэтгэлийн самбат та сийлэн бичиж өгөө. Бас үгийг сонсож байгаа хүн болгон үгийг ойлгож, таньж мэдэж хүлээн авахд та туслаа. Яг л таны үгэн дээр хэлэгдсэнчлэн сайн хөрс байж. Өнөөдрийн энэ үгийг амьдралдаа хүлээн аваад 30 дахин, 60 дахин, 100 дахин ургацыг ургуулсан. Үржил шинтэй газар нутаг мэд гэрчлэл дүүрэн амьдрахад та туслаа. Бүх алдар хүндлийг өргөн бидний аврагч эзэн Есүсийн нэрээр залбирч байна. Амен. За Колосын номын 3 дугаар бүлгийн 5-аас 10 дугаар хэсгээс бид сая яг л хоёр төрлийн амьдралын хэв загваруудыг харлаа. Нэг нь өнгөрсөн амьдрал маань буюу эзэн дээр ирэхээс өмнө байсан гин нүгэлт амьдрал дотор байсан хэв загвар. Гүтгэлэг атаахад бузар музруу дүүрэн тэр амьдралыг хэлж. Нөгөөх нь эзэн дотор ирсний дараа бидний амьдрал бий болж байгаа уучлал, хайр, нэг нөгөөгөө хайрлан хүндэлж байгаа. Үнэхээр гэрэлгээ баяр хөөр сайн нэг нэглээр бэлгсэн амьдралын загвар харагдаж. Их эзэн Есүс дээр ирсний дараа бид нар өдөр болгон нэг төрлийн тулаанд ордог. Ямар тулаан бэ гэхээр өнгөрсөн амьдралд маань байсан. Тэгээд өнөөдрийн амьдралд маань нөлөөлөхийг оролдож байгаа аль нь ёсор тууны болон зан чанарын эсвэл сонголттой холбоотой гин нүглийн эсрэг тулаанд байсан. Бид яг эндээс гараад явлаа бол телевиз басаагаад, радио сонсоод, эсвэл хэн нэгний дунд очиж суугаад, нөхөрлөө, найз нөхдүүдийн дунд очсон бүх орчин, бүх нөхцөл байдал дотроос биднийг унгаж, биднийг уруу татах, зүсэн бүрийн уруу татлах ятгалгүй бидэнд ирдэг гэсэн. Харин өнөөдрийн хүртэл та нар тулалцаар л яваа байх. Би ч гэсэн их эзэн итгэсэн цагаас ахгуулаад эхний он жилүүдэд харвал нэлээд гүнзгий тулаан дотор байсан шүү. Яг гэрлүүгээ ирж явах үед найз нар маань орчны үдэнд ингээд багшлагдаад бөөгнөрөө зогсож байвал гэртээ орч чаддаг байлаа шүү дээ. Нөгөөдийг орцноос холдож явтал өөр газар руу яваад тэгээд холоос хараад заримдаа хэвгүүс тэгтэн ягаад тэр нуудаад хараад байгаа байхгүй явж юу байл. Тэгээд заримдаа нөгөөд маань явж өгөхгүй нэг хороолт амьдэрдэг, зарим нь бүр нэг орцонд амьдэрдэг учраас өнөө хуруу дадлуудад автахгүй тулал хийчихээд.
За тэгээд найзууд маань орчны үднээс явган гутан гэртээ ордог. Эсвэл орчны үднээс явган гутан гэрээсээ гардаг нэг тийм 3 сарын туршид нэг нуугдсан, зугтсан амьдралаар амьдарч байлаа. Харин 3 сарын дараа палк гэж назартайгаа уулзсан. Тэгээд уулзсан чинь нөгөөд маань их гайхаж байна. Хүү чим нь амьд үү гэнэ андаа. 3 сар хаагур яваа гэнэ. Их чухал газраар явж байгаа гэрлээ. Тэгээд нөгөө найзуудтайгаа нэгний доороос сайхан хоол хийлээ, хамтдаа ярьж суулаа. Тэгээд сууж байхдаа нөгөөдөө эзний тухай ярьж гэлсэн. Зарим дохоорсон, зарим нэлээд бодсон. Гэхдээ ихэнх нь хүлээж авахгүй гэсэн. За харин би яг юу ярих гэдэг зүйлүүдийг ярьсан байхээр өнөөдөр ч гэсэн та бүхэн эзэнтэй хамт алхахдаа янз бүрийн уруу татлаг, янз бүрийн асуудалтай тулалцаад байна. Гэхдээ өөрийнхөө бодол санаа, өөрийнхөө хүч чадлаар, өөрийнхөө сонголтуудаар эсвэл олон дахин давтагдж байгаа тэр давтамжуудаараа альва асуудлыг бид шийдчихнэ гэж эндүрдэг. Ингээд эцэдэр ирсэн хүмүүс ямар нэгэн байдлаар асуудлуудыг давж гараад нэг хэсэгтэй гайгүй явж байгаа харин нэг унахаараа яадаг үлээ. Заримдаа бүр навсан. Нэг удаа цуглаанд ирээд удаагүй байсан найз маань нэг сар гарны дараа цуглаанаас алга болчиход сар гарны дараа эргээд ирлээ. Тэгээд нөгөө найзтайгаа уулзсан чинь нэлээд зовхон буудсан, нэлээд гэмсэн сэтгэлтэй байна. Тэгээд бидэд асууж байлаа. За сони юу вэ? Хаавар явж байгаа дэрвэ үзэгдэж харагдахгүй хайчваа ч юм гэж. Харин нөгөө найз маань нэлээд сериосны ярьдаг хүн байсан байхгүй. Нөгөөх маань нэлээд амар тийм хөмсгөө зангидсан, атрүүлсан байдалтай байж байгаа. Юу гэж хариулсан гэхээр оо яах вэ? Муу сүнснүүтэй зугааж яваад ирлээ гэж. Гэхдээ үнэн хэрэгтэй бол яг л адилхан нэг талаараа яг л төстэй зүйлийг хийсэн гэсэн үг л дээ. Гэхдээ би яг одоо та нараас хэдэн чухал зүйл асуумаа. Тулалж байгаа зарим өдрүүдэд явж яваад тэгээд заримдаа ялагч өдрүүд таны амьдралд байна. За тэр үед бид өөрсдөө юу гэж хурцлдаггүй гэхээр зүгээр одоо босоод тэмц гэж. Энэ бол чухал үг л дээ. Эсвэл өмсөн нэгээ бид нар юу гэж хурцлдаггүй гэхээр найз минь битгий шантраараа, битгий ухраараа ах нэгч минь одоо дахиж босоод тэмцээрэй. Энэ бол чухал. Гэхдээ яаж дахиж босоод хэрхэн тэмцэх вэ гэдгийг бид нар төдийлөн мэддэг. Зүгээр л төвчээрийн тухай ярьдаг. Одоо би нэг чухал зүйлийг танаас хэлэх гээд. Яг бидний саяны уншсан ишлэлийг өмнөх 4 ишлэлээс нь савгаад уншвал энэ зүгээр л хүний тэмцлийн талаар гардаг. Хүний тэмцэл. Хүний хичээл зүтгэл, хүний төвчээрийн талаар гарч байна. Харин одоо бидний чухал анхаарах ёстой зүйл юу гэхээр яг саяны 5-аас 17 дугаар ишлэлийн өмнөх 4 ишлэлээр анхаарна. Тэгэхээр бид нар яг л энэ 4 ишлэгийг аваад хайцсан юм шиг 5-аас 17 дотор л амьдраад байдаг. Яг үнийг хэлэхэд та өөрийнхөө хүч чадал, өөрийнхөө потенциал, өөрийнхөө чадвар, өөрийнхөө төвчээрээр ямар нэгэн асуудалтай тулалдвал та ядагдана. Үнэн шүү. Та нар ихэнх нь толгойд огж юу. Яг тэгвэл та яг ингэж хийгээд ялагдсан байх шүү. Есүсгүйгээр төвчин үнэхээр том өвдөлт байдаг юм. Есүсгүйгээр тулалдах нь маш том гар цогцол байна. Бидний ялалтын цөм, бидний төвчих шалтгаан, бидний бүр баяр хөөртэйгээр даван туулах хэлж хүч зөвхөн Есүсээс ирдэг гэсэн. Харин өнөөдөр бид нар Есүсгүй тулалдаад ялагдаж тэгээд нүдэн нэг л цовхон ингээд харахаар нэг л баяр хөөргүй, урам зориггүй, итгэлийн амьдрал нэг л тоосон даруулсан юм шиг тийм хүмүүс бас мэрсээр харагдав. Есүсгүйгээр төвчих нь маш том өвдөлт шүү. Есүсгүйгээр хайрлах нь үнэхээр том хоослол. Есүсгүйгээр амьдрах нь, Есүсгүйгээр магтах нь, Есүсийг эзэнгүйгээр төвчих нь маш том өвдөлт авчирдаг. Тэгэхээр өнөөдрийн яг сургаалын сэдэв юу гэхээр төвлөрөл гэдэг нэртэй сургаалыг бид танарт хуваалцсан. Төвлөрөл. За бүгдээ хамт хэлье. 3 төвлөрөл. Амен. Бидний амьдралын бүх зүйл юундаар төвлөрж байгаа вэ гэдгээс шалтгаалдаг. Амен. За үүнийг сэтгэл судлаач нар, нэгэн сэтгэл судлаач нар бүгд ойлгож ийм зүйл ярьж байна шүү дээ. Та юу харж байна? За яг та түүнийг удахгүй ярьж гэлээ. Та юу ярьж байна? Яг ярьж байгаа зүйлээ үйлдэж гэлээ. Та юу үйлдэж байна? Тэр зүйл чинь таны зуршил болж байна. Харин таны зуршил таны хувь тавилан бүтээдэг гэж ярьж байна.
Би бас Улаанбаатар их сургуульд сэтгэл зүйн хичээлүүд ордог. Тэн дээр ярихаар надад нэг их дутуу санагдаад байдаг нэг юм байд. Яагаад гэвэл зүгээр л хүн өөрөө хичээл тухайд ярихаас өөр юм ярьж байна. Сургуульд хичээл орж байгаа учраас ямар нэгэн одоо итгэл үнэмшлийн тухай ярих юм бол асуудалтай. Тэгэхээр би багш хүн учраас яг л өөрийнхөө заах ёстой хэмжээнд яах ёстой вэ гэхэд зүгээр л сэтгэл зүйн талаас яриад байна. Гэхдээ дотор ямар бодлоо гэхээр чаавас ингээд амжин төрөхгүй шүү дээ гэж. Нэг үгүй хэлэхэд чуулганы гадна байгаа сэтгэл зүйн байгууллагууд эсвэл ямар нэгэн хүмүүсийг донтолтоос гаргах нийгмийн үйлчлэлүүд маш олон төрлийн компанид ажлууд хийсэн ч өнөөдөр тэд нэг ч хүнийг бүрэн чөлөөлж чадаагүй байна. Үнэн шүү. Бүр зүрх сэтгэлийнх нь хүнээс чөлөөж бүр үндсийг нь суу татаж байгаа мэт оронгоор нөөсөж чадаагүй. Яг тэдэн цааш уухта миний төрөл дутуу байгаад байдаг зүйл нь олон удаа давтаад гэвэл төвлөрүүлгээ яриад байгаа. Гэхдээ яг жинхэнэ төвлөрөх ёстой төв зэгээ олоогүй байгаа учраас тэд өөрсдийнхөө чадлаар хийжээ. Гэхдээ олон хавар нэгэндээ гэдэг шиг дэсэж нэг өдөр дэлгүүсээр байл гэсэн. Гэтэл эзэн итгэдэг хүмүүс ч гэсэн заримдаа төвлөрлөө алдсан. Тэгээд маш их төвчээрийн тухай, маш их хайрын тухай ярьдаг ч гэсэн Есүсгүйгээр хайрлах гэж оролдоод хоос очдог. Есүсгүйгээр дэвчих гэж оролдоод цөхөрдөг. Есүсгүйгээр тулалтаад ялагддаг. Харин бидний тулааны гол бас бидний ялалт, баяр хөөр, бусдыг хайрлж уучлах дэвчих энэ бүх зүйлүүдийн маань гол цөмнө бол бидний эзэн Есүс байна. Тэр бол